За бурлаа. Нэг охины асуултыг асуух гэдэг гараад өөртөө яаж итгэх вэ гэж асуултыг хараад би гайхлаа. Би ч бас бодлоо өөртөө итгэнэ гэж юу гэсэн үг вэ? Энэ юу өөртөө ярих гэдэг юм уу? Энэ юу хөдлөөд байна? Энэ цаад талтанд би бас давхар бичлэг хийж байгаа. Тэр нь хөдлөөд байхгүй. За одоо зүгээр юм. За зүгээр байна. Тэр ингээ анивчдаг үлээ. Энэ аппарат нь ингэж анивчдаг үлээ. Чиний дуу яваад байгаа бас. Миний дуу яваад. Би ярихаар анивчаад. Би ярихаар анивчаад тийм үү? Чи бит хоёр ярихаар анивчаад. Ийм байсан билүү? Ийм байдаг байлгүй. Би чамаас л асуумаар байна. Анзаараагүй шүү дээ. Юуста анзаарсан. Анивчаад байдаг үлээ. Энэ бас дуурайд байна шүү. Аль дуурайд? Энэ чиний өнгөт дэлгэц. Өнгөт дэлгэц харин тийм ээ. Энэ сонсогдож гин үү? Сулган сонсогдоод байна гэсэн одоо чанга болж гин үү? Аппаратаа сайхан тааруулах гэж бид хоёр нэлээ оролдлоо. Болж байна уу? Амар байна уу? Орой минь шүний минь байна уу? Хүн байна уу? Мэдгүй. Буурлууд үед эцэг ачиг яаж хариулдаг байсан бэ гинүү? Юу вэ? Сонсогдож гин үү? Сонсогдож гин сайхан байна гинэ. За. Тэгвэл чамайг одоо төхөөрөмжөө мэддэггүй болохоор өмнөөс чинь санаа зовох гэж. Тийм ээ тэр улаан гэрэл анивчаад болохоор гайхлаа шүү дээ. Яагаад байгаа юм болоо гэж бодоод. За. Бид хоёр сайхан байна уу? Амар байна уу? Шүний мэндэ сайхан байна. За өрөөс болчрын амоглоо. Өөдөө тэнэ. Өргөн өөдөм. Өөжм сайхан. Аж төрцгөж байна уу? Өвлийн мэндэ болчрууд. За энэ болчрууд одоо тэгээд юу хүсэх гээд байна? Би чиний түрүүн асуусныг бас умартлаа. Өөртөө итгэхэд яаж итгэх вэ гэж асууад байгаа байхгүй. Тэгэхээр би бас ойлгохгүй байгаа. Өөртөө итгэх нь ч юу гэсэн үг вэ? Өөртөө итгэлтэй байна гэсэн үг юм. Би бол өөртөө бүү итэг гэж хэлдэг шүү дээ. Харин та тэгдэг. Тэгтээ хүмүүс тэгж асууад байна. Би өөртөө яаж итгэх вэ гэж асууад байгаа. Битгий итэг. Итгэж яах вэ? Итгэх хэрэгтэй байна. Яагаад итгэх хэрэгтэй байгаа юм? Би миний ам хөдлөөд ярьж байгаа юм чинь би үнэн ярьж гинүү худлаа ярьж гинүү гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй байна. За. Өвгөн би чинь өөртөө итгэлгүй нэг юм шүү дээ. За. Яахад нь гэж ядардаг, тамирддаг ийм доожоогүй бие махбодд итгэж яах юм? Биендээ юу? Одоо ойлголоо. Та бие махбодынхаа талаар ярих юм бол бас бодхон л юм л. Бодохгүй цаашаа харах нь гэдэл тийм ээ. Өөрхөө одоо бийг үзэж гин гэсэн үг үстэй. Миний би ерөнхийдөө ямар шүү байна? Эрүүл байна уу? Эсвэл одоо өвчтэй байна уу гэж бодох гэдэг юм уу? За, ийм юм аа. Өөртөө итгэх нэг гэдгээ хүч тамираа хэмжиж байгааг нэр шүү дээ. Тийм үү? Өөрөөр хэлбэл би үлдэж чаднаа гэсэн итгэлийг авахын тулд өөрт юу байгаагаа таних хэрэгтэй болно. За тэгвэл би нэгдүгürt өөрхөн бийг одоо үнэлэх юм байна гэж бодлоо. Яг тийм. Тэгэхээр би өвчтэй байх юм бол өөртөө итгэхэд хэцүү. Яагаад гэвэл хүч тамир гэдэг гарахгүй. Тиймээс би өвчтэй үед төдийлөн итгэл ундардаггүй шүү дээ. Удаахан мэдлэг чадамж хүрэх үгүй юу гэдэг орон зай маань өөрөн итгэх итгэлийн алдрахад хүргэнэ. Гэхдээ мэдлэг чадвар гэдэг чинь яг ямар юм дээр гэж гарч ирэх нь шүү дээ. Би юунда итгэх вэ? Юун талаар миний мэдлэг одоо хүрэх нь үгүй юу гэж бодох юм тий. За. Мэдлэг чадвар хүрж байвал итгэсэн итгээгүй үлдэж чадна. Харин мэдлэг чадвар дутаж байгаа үед итгэл гэдэг алга болно шүү дээ. Гуравтай гэх юм бол дангаар үлдэх итгэлд бол нэг итгэл найдвар хэрэггүй. Хамгийн гол нь харилцаа үүсгээд өөр нэгэн орших вэ. Өөр нэгэн хүмүүнтэй
үйл хавсаатахад нөгөө хүндээ итгэнэ гэдэг өөртөө итгэхөөс ч бүр хэцүү. Жишгэн тийм үү? Нөгөө хүн маань өвдвөл яах вэ? Тийм үү? Өргөсөн үйлдэл тавьсан тангаргаан зурчвал яах вэ? Тийм биш? Тийм. Тэгээд энэ орон зайд үйлдэл үр дүн маань үгээрвэл яах вэ? Энэ бүх сэтгэлийн зовлонг бодох юм бол итгэл гэдэг өөрөө оршишгүй мэт болно шүү дээ. Би энэ итгэлийг чи ингэж сүртэй задалдаг гэж ойлгосонгүй бодог явчлаа. Энийг урьдад бас миний улаач асууж байлаа. Би яаж өөртөө итгэх вэ гэд. Турна гэдэг үгэнд чи туйлбартай байдаггүйгээс хойш яах гэж өөртөө итгэлтэй байгаа юм гэж би асуусан. Чи хэдэн жил турна гэж үгийг хэлвч түүндээ зориулаад ганц өдөр тийм хоолыг твчидэггүй. Ганц хором тийм амттанг хүлцдэггүй юм байж яах гэж өөртөө итгэх гээд байгаа юм байж. Нөгөө галбаржуулах юу блэ? Галбаржуулах шүү дээ, тий. Галбарж явах. Галбарж явах. Тэгэхээр чинь ядаж амнаас гарч байгаа хийгээ зориг санаандагаа нэгтгэх тэр цагаас л би хийж чадна гэдэг оюун ухааны төв үүсэж байгаа байдээ. За эхлээд өөрийгөө үнэлэх юм байна. Тэгээд үнэлгээнээс харж агаад зорилгоо тодорхойлох юм тий. Би нэг чадах юм уу чадахгүй юм уу гэдгээ тодорхойлдог юм байна шүү дээ. Өөрийгөө үнэлэхэд. Тэгээд итгэж чадахгүй бол боловсрууд, хүчжүүл, тамиржүүл, гоод. Гэтэл тэнд чинь нөгөө мартах юм уу, залхуурах гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу? Наадахтайгаа тэмцэж чадахгүй бол бити итгээ. Тэр журшил гэж байна. За. Нэрэн сонин сайхнаас өөрөө л босоод онгодоод тийм үү? Өвгөн миний үлдэдгийг үлдээд ирсэн чинь сайхан байна уу? Тэгээ сум зарангийнх орж эхэлсэн. Тэгээ бас өөр онгодууд нь тэр юугаа хийсэн. Булта бас бичүүлдэг болсон. Ажлаа загнаад байдаг гэсэн гайгүй шүү. Гайгүй юу. Тий. Тэгэхээр нэгэн замгаад тавьчихад түүгээр сонжин явагчд байгаа биз? Тийм ээ. Сайхан. За ингээ ганцаараа бос боллоо. Уруу татаж дийлсэн шүү. За тэгсэн чинь. Тадгээр нь авирт нь наашт нь. Тийм үү. Өвгөн над шиг өнөө цагийн хилийг сурна гэдэггүй. Өөрийнхөө мэддгийг сургана гэдэг нь хөдөлсөнд ямар байв? Тэгэхээр тэнд одоо улаас нараас л их төвчээр шаардна да. Үгийн сайн сонсдог болно. Өөрийгөө илүү боловсруулна гэдэгт бичгийн эрдэмт шамдна гэдэг ч юм уу. Тийм үү? Зөндөл юм шаардна үсттэй. Тэгээд одоо тэр шүлэг байлаа гэх чи ядахта тэр шүлэгнийх нь утга учирыг олгоно. Утга учирынхаа ард юу байгаа нууцыг бодно гэдэг нь тарих нэлээ их ажиллагаас шаардахаар хэмжээний л дээ. Би бол тэр толгоогоо тэгж ажиллах дуртай биш дээ. Надаа хилээдэг дандаа бэлэн будаа наараас гүйждэг. Тэг хилээд өгсөн байхад ягаад бэлэн будаа нэхэд байгаа. Хин хилж өгöd байгаа. За тэр шүлгэлдэг онгод чинь хилж өгөхөд уул нь хилээд өгсөн байгаа. Тэрний чинь хэлэн мэдэхгүй байгаа байхгүй юу? Гогтэй чи монголоор ярьсан шүү. Тийм. Тэгэхээр биднэрт чинь төдий хэмжээний одоо юу зөрүү үүссэн байна. Үг ярианы тэгээд сэтгхүүн зөрүү үүссэн юм уу яцсан. Ер нь л толгой дотор нэг юм хүнд тэнийг юм болцсон юм уу мэдэхгүй. Эсвэл залхуурдаг ч байж магадгүй. Одоо шүлэглэхлээр тэр үнийг ингээд дахиж сонсоод бичиж аваад тэгээд сайн задлж бодоод ингэж явах хэрэгтэй ч юм уу тийм ээ. Тийм үү? За тэгэхээр амжих уу? Цаг хугацааны хувьд бол амжихгүй болно л доо. Нэг өшөө их ажилтай байхад те илүү бас давхар ажил хийх гэж юм уу тиймэрхүү юм. Ой, ядах нэ тийм үү? Дөрөвдөн юм цахим төхөөрөмж яваачдаггүй онгодын шүлгийг чи цээжилж амжих уу? Юу гэж ажиллаж явах юм бэ?
Тэр чинь 1 2 үг нь л содон ганц 2 үг нь л толгоонд орно гэхээс биш. Тэгэл чижилэхгүй л дээ. Гэхдээ та нарын цаг үед чинь чижилдэг гэсэн л дээ тий. Та нар чинь бид нарыг бодвол одоо толгой сайтаач юусэн юм. Ямар ч хийсэн. Гэхдээ ирэхвч нэг мангар хүмүүс байсан л хэлгүй дээ бас. Улс юм да. За өвээгүү тийм улс төрийнхөө ордонд зах зээл нийтлээ доройтсон улс байгаагүй. Одоо манайх шиг. Тийм. Тэр өстө сонирн болсон шүү дээ өнөөдөр. Мэл гайхлаа шүү дээ. Үгүй хэлбэтэйгээд. Засгийн газрын ордон гэдэг чи одоо танаа цаг үеэр чи яана гэсэн. Хааны ордон. Хааны өргөх гэсэн үг тийм үү? Тэгэхээр хаан зах зээл 9 8-чдыг өрөөнд дотор оруулаад ингээд дэлгүүлээд тэгээд хүмүүсийг оруулаад хараад явж гин гэсэн үг үстэй. Тэгж. 8 хийн гэсэн үг үстэй. Тэгж. Явхасаа цалхуураад. Тэгж. Тэгэхээр тэр их таргай хаан болно үстэй. Хөдөлгөөний хомсдолд орно. За Сартуулын хаан биш үү? Арай тэгж доройтойгүй. Сартуулын хаан тэгдэг юм уу? Энэ жил тэгсэн чинь сая тийм сони юм байлаа. За тэр яах вэ? Тэр яах вэ? Тэрнийг одоо тэрнийг тэнэг ингээд сэтэт хийсэн байг гэж бодоход одоо ч энэ ямар цаг үе байгаа вэ? Хамгийн одоо асуудалтай үе энэ дэлхийн нийтээр энэ коронавирус гэдэг хороодог вирус. Тэрэнд ингээд санаа зовоод бүгдөө ингээд бэлэн байдалд байгаа. Ажлаа бэлдээд ингээд бүх зүйлийг хянаад хяналтандаа аваад мэдээлэл энэ төрөөр ингээд хянаж явж байгаа хөтөл тэмт чинь 8 панц хийгээд ингээд шинжилгээ харин наадхыг чинь л ойлгоохгүй. Харин би тэрнийг бас танаа цаг үегээд яачаад байгаа. Хэрвээ манай цаг үед тийм үү? Одоо ингэ тахал гамшигэн гарсан байх юм бол эхэс ноёдгүй тийм үү? Өдөр шөнөөгүй одоо хуралдаас эцгийж тийм үү? Энэ хүнд байдлыг хамгийн бага зардалаар хамгийн оновчтой шийдэлд хүрч хэрхэн яаж давах вэ гэдгийг унтах нойр уух умдаагаан алгасан сэц булаалдаж байх ёстой атал тэгээд панц усрээ явж байгааг нь харахаар дургутаад байх юм. Бүгд дургуцсан, ард нь бүгд дургуцсан. Тэгээд тийм амьдтыг та нар сонгосон гэхэд та нарт дургутаад байх юм. Бид нар сонгоогүй байхгүй хар машин сонгосон байхгүй. Хар машин. Тэр чи би биш хар машин сонгосон. Тэгээд сонгоо бидтэй. Үгүй гэж би биш. Тэгтээ тэр чин хар машин сонгосон байхгүй. Тэр чин одоо булгаагаар хийдэг байхгүй юу? Тэрний чин тийм болцсон. За тэгэд бас нэг тэр аюултай юм гэдэг тэр бас гайхаад бүр барахгүй байна. Нэр хуралдаад сууж яахгүй яагаад тэр бэлэн байдалд байхгүй байх юм тийм ээ. Тэгчээд хамгийн сони юм нь өчигд өмнөх өдөр нь засаг гаргасан байгаа байхгүй. Тэр засаг дээр одоо ийм аюултай байдал үүсэж байгаа учраас олон нийтийн газар ингэж одоо цуглаан хийх, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хоригно гэд ингээд хилчингүүдээ маргааш нь өөртөө дотор талдаа тэр үнийг хийх жишээтэй. Тэгэхээр чи энэ чинь бүр амар байгаа ч тийм. Одоо ийм хүмүүсийг та нарт итгэх хэрэг нөгөө итгэл гэдэг үг өөрөө утгагүй болоод байна шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ засагдан итгэхгүй. Төрийн түвшмдэн итгэхгүй. Төр улсдаа итгэхгүй. Өөртөө итгэхгүй. Өрөөлдөж итгэхгүй. Бурханд ч итгээд хэрэггүй. Ийм нөхцөлд чинь. Танд ч итгээд хэрэггүй те? Надад ч бити итэг. Тиймгүй танд итгэхгүй л байгаа юм чинь. Одоо жишээлбэл танд итгэхгүй учраас өнөөдөр жингөө нэг амт надаг чинь загналаа шүү дээ. Мөн авгаа минь гараад ирчихгээд. Худалч гээд манай хааны нэрийг барьж худлаа хэлж хүлэгдсэн чигээд. Ирүүлт дуудаад өнөө шөнө ирж дуайлдна л гэдгсэн. Тийм юм боллоо шүү дээ. Өнөөдөр жингөө ажил хийхгүй. Тэгэхээр чи танд ч итгэхгүй шүү дээ. Би ямар чиний хаа юм уу? Тэ үгүй шүү. Би бол тийм үү ноён хүн. Аа биш. Та чи өвчсөн ноён те. Тэгээд нэг тиймэрхүү юм болж байна. Тэгэхээр энэ итгэл гэдэг юм чинь ерөөсөө энэ харилцааны гол суурь байх тийм үү? Өөрөөр хэлбэл өөртөө итгэх итгэл бол өөрөө хийж чадхаас эхэлдэг. За нэг хүн нэг зүйлийг чадаж байна гэдэг нь бусаддаа жишгийг үзүүлдэг. За энэ жишгээр давтан үйлдэхүүд
амжилт гараж ивэл бусд нь итгэдэг. Тийм биз? Ийм нь зүйлэн бай. Тэгэхээр өөртөө итгэнэ гэдэг анх үйлдэлгүй сэтлэн олохын их шүү дээ. Үйлдэлгүй сэтлээ олохоо. Би нэг хийж чадах юм чинь гэд мэдлэгтэй байна тийм ээ. Мэдлэгт бэлдэн, чадварт бэлтгэн, нөхцөл байдлыг тандам мэднэ. За. Тийм байна. Тэгээд сая оюун санаандан хэлбэршүүлээд тийм үү гараар үлдэж туршихын цагт итгэл өөрөө л ундарч байна. Ухамжтай юу? Тэгэхээр өөрийнхөө чадамжийг үнэлдэг хүн бусдын чадамжийг үнэлэх чадвартай болно. Бусдын чадамжийг үнэлж өөрөөс нь илүү танин мэддэг хүн удирдах чадамжийг суралцна. Удирдах чадамж нь тусын тулд байх аваас сая өргөжин тэлэлт, дэвшил, хөгжил гэдэг нэрийг зүүн. Тэгэхээр яа Тэмүүчин хөвөөнийг бодоод үзье да. Тэр хаан болохдоо итгээгүй. Зүгээр л өөрийнхөө хийж чадахад итгэсэн. Ухамжтай юу? Хийж чадах нь хайран өргөжин тэлэж, анд нөхдөөн дагуулж, өргөн түмнийг хамаарснаар хаан болгосон. Тэгэхээр тийм байж чадна гэж бодхоос илүүтэй энийг үлдэж чадна гэдэг нь итгэлийн үндэс шүү дээ. Ухамжтай юу? Ухамжтай. За, амьдралд гуниж гутарнаа. Хүнд гуниж гутарна. Энэ үед яах хэрэгтэй вэ? Мэдхүү. Чоглог гэж. Тэгээд гороод ирдэг чоглог нь байвал сайхан л. Тэгээ яах вэ? Жижиг нь анд нөхтөө таниагүйгээс хуурам эхлэлтэн дуртах. Тийм үү? Авьяас чадамжгүйгээс болоож уналт оройтолд орох. Энэ үед харах өнцгөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Харах өнцгөө нэмэгдүүлнэ. Өөр бусад шиг санахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цадиг тамга унш. Өөрөөр хэлбэл алдартай хүний амьдралын түүхийг уншиж мэд. Энэ нь чиний харах өнцөг, чиний ядан бодлыг тийм үү цараа хүрээгээр нэмэгдүүлэх учраас хаана алдаж, хаан дутуухан сэтгэж байгаагийн ажихын цагт буцаад л итгэлгээ чинь хүрээд илэрнэ дахив. За өөр газар нас явах юм байна те. Өөр хүний одоо жишгийг харж суралцах юм байна гэж ойлголоо. Тэр хүн ямар аюул бэрхшээл, ямар саадад сэтгэлийн ямар тэнхээгээр даван туулаж анд нөхтийн ямар дэмээр гитлэн гарч байгааг хардаг бай. Бас дээрэс нь найз нар нь яаж тусалсан байх нь гэж харах юм байна тийм үү? Тийм аа. Уйтгартай юм яриад байна. Яг уу итгэлтэй холбоотой болохоор тийм л байх л доо. Итгэл гэж юм байдгийг гэж ойлгож байна л доо. Итгэл гэж чи өөрөө уйтгартай юм асуусан шүү. Үгүй би хүний асуусан юм би. Тэгвэл тэр хүүхэд уйтгартай юм асуусан шүү. За таны одоо асуусан асуултнуудад хариулах уу? Би уншчихгүй. Шүний мэндэ гэж вэ? Шүний мэндэл байлгүй яах вэ? Нэг ойлгохтой асуулт байгаа мó. Оён бядан асуултыг харахаар өөр хүрээд хөх Монголын өөдөө заяа хааччваа гэд хэрэгч гээд байх юм аа. Жишээлбэл ямар асуулт асууна гэж эн чинь зөндөл олон асуулт асууж шít хүмүүс. Асар бядан асуулт. Бядангаа сэтгэлгээ ядуу байна гэсэн үг. Бядан гэдэг чинь шимийн арх яаж халаах вэ гэдэг асуулт тэгээд яах юм? Хийх вэ штэ. Хийх вэ штэ. Та буруу уншиж. Гүй энэний өмнөх одоо дээр тий. Тэгэхээр ч өстой юу хөт тий. Гүй юу гэсэн юу. Тэгснэ хатуу сарахад халааж болох уу? Ой одоо овгон надаар наадах гээд байгаа мó үгийн шог нь хийх гээд байгаа мó арай тийм дорд болчоогүй байлгүй дээ гэдэл
янз бүрээр уншаад байгаа юм да наадах чинь. Гэтэл яалтачгүй хэмээн яаж халах вэ гэдэг хараад дургутаад байна шүү. Өөртөө итгэдэгтэй алдаад хэцүү байна оо, оролдоод л байна гэдэг. Уяа олоод авахд амархаа. Өөрийгөө бусадтай харьцуулаад хөвтэй байх юм бол олдноо байхгүй. Тийм. Ядах нэ хийж чадхаа мэдэж хөгжүүлэх ёстой орон зайгаан тодолохоос. Хүмүүн заяаны онцлог шин чанараа тань шүү дээ. Тийм байна. Жишээл тэр мундаг байна, би тэр шиг биш вэ гэж бодоод байвал утраалах нь шүү дээ. Тийм байна. Тэгэхээр би юу чаддаг вэ гэд хайх юм бол болох юм байна, тийм ээ? За. Нэг юм. Өнөөгийн хүүхдүүд сурч чадхаа байчих. Юу сурч чадхаа байчих гэж. Харин сурах ямар нэгэн юм сурах чадвараа алдчих. Тий. Уул нь эцэг ихэн тийм үү сурлага хөдөлмөр хөөлгөх код байдаг. Гэтэл хавхаа цээжээр сураад байгаа хэрнээ харьцуулан үйлдэхийг бол мэдэхгүй юу? За тэгээд эцэг эхүүд бас сайхан буруу хүмүүжүүлж байна. Яа нөө гэхэд тэрний хүүхдийг хар чи юм байна. Эннийг хар ийм байна гэдэг. Хүүхдийн өнгөт занг нь хилжихгүй бол яаж ч тэр хүүхэд анхнаасаа итгэл гэдгийг мэдэж өсөх юм бэлээ. Чи өөрийнх нь хүүхдэд итгэж өнгөлөх үгэн хилэж байж анх хүн өөрийнхөө хүч чадалыг таних мэдэж түүнээс итгэлийг ундарган шүү дээ. Гэтэл 20 хавар хүрчээд эх ч удаан өөртөө итгэл тээж үзээгүй. Тэмцэл хийж үзээгүй хүүхдүүд байхад одоо энэ итгэл гэдэг үгийг яриад чи яах вэ гэж бодох юм. Гэхдээ та ярихснаар хүмүүс жовоо сэрэд байгаа шүү дээ. За ингэж ойлголоо гэд биднэрт чи заагаагүй юм чи яах юм? Тэгэд заагаагүй болохоороо мэдэхгүй байдаг. Тий, заагаагүй болохоор мэдэхгүй байгаа. Би мэдэхгүй байж байгаа л олж мэдэж танихыг хичээсний үр дүнд л сурлагатай болж яасан даг. Тэгэхээр таны энэ толгойч арай өөр байна. Гүй ижилхэн байсан. Тэгэж ярих юм бол би чамаас хараагаараа дутах шүү. Тахир дутуу хүнтэй өөрийгөө бити харьцуулаад байгаарай. Нэг л болохгүй байна. Тэр одоо ямар учиртай нэрээ юунаас болоод ингэж байна? Юунд буруу байгаад байгаа? Тий? Юунд буруу байгаад байгаа юм бэ? Сурлага буруу байна уу? Сурлага буруу байна. Сурлага буруу байна, хандлага буруу байна. Эрчин буруу байна. За сурлага, хандлага, эрч гэсэн. За жишээлбэл сурлага буруу гэхэлэр жишээлбэл ямар сурлага? Цээжэлснийг сурлага гэдэг вэ? Туршин үлдэснийг сурлага гэдэг. Явахмжтай. Дадлага. Дадаж дахин үлдчихэж тэр зүйл сурах нь тийм ээ? Туршин үлдэх. Дадлага биш туршин үлдэх. Туршин үлдэх. За. Өөрөөр хэлбэл болсон болоогүй нь хамаагүй туршин үлдэж ойлголтыг өөртөө хурааснаар сурлага бий болно. Ухамжтай юу. За. Тэгэхээр манай одоо бид нар ч бүр 10 жил сурж байгаа шүү дээ. Сурвалж төгссөн шүү дээ. 10 жил. Ерөнхий боловсролын сургуулийг. Одоо бүр 12 жил. Удаж 12 жил болсон тий. Тэгээд тэн дээр анхдагч чадамжгүй хүн төрөөд байгаа юм да. Тэгээд тэр чинь яаж туршин үлдэнэ гэж. За яг бидний ч үед юм оюулдаг байсан. Тийм хоол моолны хичээл энэ төр ордог л байсан л да. Тэгээд за монгол хэл юм уу? За ирж байгаа заасан хичээлийг чи яаж туршин үлдэх юм? Дадлаг мадлаг гэл ордог л байсан санагдаад байна тэр чинь. Тооны хичээл орно, за монгол хэлний хичээл орно, унш бичиг орно, тэгэл уншаад бичээл, чэйжл бичгийг хийгээл тэгэл дүнгээ аваад яваад байсан шүү дээ. Тэгээ тэнд чи ямар туршлага хэрэгтэй гэж. Яг туршлага байхгүй л байгаа байдтай. Тэр нэлээд том юм болох юм байна л да. Сурлага нь. Том биш ээ, жижиг хээ. За. Хүүхдийн хайхыг хязээж битгий унгаа. Өөрөөр хэлбэл та нар суралцахдаа ерөөсөө гайхах гэдэг мэдрэмжийг авдаггүй.
одооны хүүхдүүд маш чихэнд хатуу байна. Тийм учраас ойлгохгүй нэг. Яагаад гэвэл та нар өөрсдийнхөө мэдсэн хэмжээгээр л нөгөө хүүхдийг чичээд байгаа учраас өөрийг нь хөгжүүлэх юм мартаад байна шүү дээ. Тэгэхэд өөрөө эс хүндлэгдсэн тэр хүн чинь итгэл гэдгийг хайж, сэтгэл гэдгийг хайж байгаа юм чинь үл ойшоож байгаа чамтай чих хатуугаар хандаа шүү дээ. Аав ээжд итгэхгүй байгаа гэсэн үг юм уу? Мэдээж. Яагаад итгэхгүй байгаа? Тэр чинь ээж аав нь тэр хүүхдийн төлөө хамаг байдгийг зориулаад зүтгэл явж штт. Өдөр шөнөгүй ажиллаа. Тэгт нь яагаад тарилахгүй? Яах юм? Тийм үү? Хоёр биенийгээ хараагаал нүдэн дээр чадваргүйгээ дуудалцаад байгаа юм чинь. Тийм чадваргүй хүнээс үлгэр жишг авахгүй байхгүй юу? Ойлгоно уу? Тэгэхээр энэ хүүхдүүд чи одоо жишээл тэр дадлаг туршлага чи өөрөө олж авах хэрэгтэй мүү? Эсвэл хамтран үйлдэн авнаа эхний ээлжинд. Дараа нь тодорхой хэмжээний анхдагч чадамжууд суусны дараа өөрөө үйлдэж туршдаг. та тэгвэл нэг жишээ хэлээд өгөөч. Жишээлүүлгээд. За хүүхдийг өөртөө итгэлтэй болгохын тулд санаачилсан цагийг нь их нь байна уу, эцэг нь байна уу хамгийн түрүүнд хандсан хүн нь өргөн авах шаардлагатай. Авах нь. За нэг хүүхдээ одоо за дөрвөн хавартай хүүхэд. Тийм үү? Би хоол хиймээр байна гэж байна. Өөрөөр хэлбэл хоолны талбарт өөртөө итгэл авах гээд байна. Тийм үү? Тэгэхээр чи жаах юм бэ гэж хол бай гэх юм бол энэ итгэл унлаа. Хэзээж тухайн хүүхдэд хоолны талбарт итгэл орж ирэхгүй. Тэр утгаар нийлээд байгаа юм тий. Өөрөөр хэлбэл за миний хөө ямар хоол хийн үү гэд асуухаар чи хүүхэд бодно үдтэй. Өөрөөр хэлбэл нөгөө анхан турших сэтгэлгүй үүсэв. Тэгээ мэдээж дуртай хоолоо хийх байлгүй дээ. Бууз банш гэд. Тийм үү? Тий. Тэгт нээж аав цолхон урж ивэл за яах юм дараа болъё. Түүх. За ингээд итгэл унлаа. Энийг итгэл унах гэдэг юм биш. За. Өөрөөр хэлбэл анхны туршин үйлдэлд яг тэр тарихны цэнийг бүрлдэж байхад л боожих учраас тэр үед нь ямар ч хүнд хэцүү байсан. Ясаа цус алдаад өгөхгүй бол заавал дуулууртай сонсож хамтран үйлдэх хэрэгтэй. Битдэгтээ чиний гар ерөөсөө юунд ч хүрэх ёсгүй. Амчин л хөдлөх ёстой. Азат тэгвэл чи өөрөө хийчих би туслаад өгье гэж хэлэх юм тий. Үгүй. За миний хөө. За банш хийн гинөө. Тэм гинэдтэй. За гурлаа болоод авчих. Аваад ирнэ. Маха гаргаа тавьчих. Гаргаад ирнэ. Тийм үү. За махан дээрээ хатгаад үзтээ ямар байна? Хөлдөө байна. Ойлгоно уу? За энэ хөлдөө хөшгөлж болох нь. Мадахгүй. Утга аваад үзтээ. Хатаа байна. За тэгвэл хоёулаа хөлцөх хэрэгтэй байна гэдэг. Ингээ мартчихна хүүхэд. Нөгөө анхны ихтгэл цадцсан учраас тэгэл орхиод өнөөдөр бол банш хийхгүй. Тэгтээ зарим сөрхөн юм чинь хийн штэ дахиад. За. Юу 5 хүүхдийн 4 нь ингэж мартаж нэг нь гэсхийг нь хүлээх төвчээртэй байдаг. За тэр ганцтай таарлаа гэж бодлоо. За гэсчихснөө гэдэг зовлон нэлээд удаа гэсчлэн сонсон. Битээ уурлаарай. Тэр нэг онцгой ганц шавданхай хүүхэд чинь байгаа юм шүү. За дийлэнх нь бол гэд мартчих. Өөр юм гарлан сарнчих. За гэсчихснөө гэдэг үгийг бүлцэж тусаад арайч гэсгээр за одоо үзэг гэл. Тийм үү. Гэтэл марид сарыгаад хажи юм л хэр чинь үттэй. Битээ бууж өгөөрэй. Хутхын битээ булаагаарай. Гар зүсчих шүү. Зүгээрээ тэр зүслээгээд хуруу тасрахгүй төвчээрэй. Төвч. Яана гэд ойлохоор нь миний хүү анхны удаадаа хүн гэдэг чинь эдний туршлага хураад гэмаа миний өр. Зүгээр хурууга тастаагүй жаахан цус жаахан туршлага болж байна. За наадхаа боочих гэдэг нэ дэгэн. За энэ удаа тэгээд шамтрааж болохгүй. Хуруу зүсэгдсэн гэж шамтрах юм бол хорвоо чамд хэцүү санагдаж шүү балчир минь нөгөө мах руугаа дайр. Чи одоо болгоомжтой хөдөлж чадна гэд. Яг нөгөө шамтрахын мөчтөнд даван туулуулахыг хичээлэг. За нэг ганцхан хэрчмийг аваад
Тийм үү? Нөгөөтгөө жижиглээд нэг ганц банш боох мах хэрччихлээ. Хангалттай. 10 20 банш хэрэггүй. Тэрээс нэг ширхэг л банш. Бүтэн боочих хэмжээний жижигхэн махал хэрчсэн байхад болно. Гохомжтой юу. За энэ ганц ширхэг банш болно. Гэхдээ чи хийгээ дуусгачих гээд хүснэ. За тэгэхээр за одоо гурилан дээр ирнэ. Одоо энэ чинь хоёолоо бацлан шүү дээ. 100 шүү дээ гэд. Тийм үү? За тэгээд гурилын чинь жижигхэн аяган дотор нэгэн банш юмчин хийгээд зөөрүүлнэ. За жоохон гурил үрж байгаа учраас та нар олон туршилт хийж болно. Нэг удаа хатаадуулаа, дараа удаа жунхууруулаа. Тэгээ усан пялбан болголаа. За дөрөвдөх удаа. Энэ олон үйлдэл дээр чи нөгөө хүүхэд уйдаад хичнээн зүтгэлтэй хүүхэд байсан чи уйдна. Энэ удаа нэгэнд хутгалтцсан учраас заавал дуусгахыг хийжээ. Миний хүү чин чадна шүү дээ. Тэвчээрээ гэд амийг сайтар ажиллавал. Эцсийг үзүүлэх хэрэгтэй. Гохомжтой юу. За ингэж байгаад нэг гурил зураад нөгөөдгөө нэг хавхайлаад нэг бүдүүн майрыг юм ганц банш хийлээ. За чимэгч нөгөөдхийн сайхан болгоод өг. Чанаад болгоод өг. Шараад чамаагүй. За тэгээ өөрт нь барь. За гайхамшиг чин энэ шүү дээ миний үрээ. Ямар сайхан мундаг үрвэ? Яасан сайхан их зүтгэл вэ? Хоёулаа одоо ийм их юмыг бүтэж байж ийм сайхан ганц уран бүтээлтэй боллоо шүү дээ гэд. За тэгээ хавийн амтнаар багтахаа мартахгүй. Хүүе аава энэ нэг банш хийсэн. Хүүе ахаа энэ нэг банш хийсэн. Боломжоор олонгонд хийж гайхуулах хэрэгтэй. За энэ урам чинь итгэл болдог. Өөрөөр хэлбэл олон удаа бүтлгүүтэж болно. Гэхдээ эцсийн үзэж амтлах мөч хүртэлээ бууж өгөхгүй гээд. За тэгээд амтлуулах хэрэгтэй. Бид нар чинь нөгөө гурил мах боосон чинь дотроо давс хийгээгүй шүү дээ. Эцсийн шатны бүтлэг. Тэгээд хүүхэд амттаа болсонгүй гэд. Сэтгэл уннаа да. Тэгэхээр зүгээрээ энэ хүртэл хийсэн гэдэг чинь хоёулаа өчөнөө олон зүйл хамтдаа хийж болох. Одоо боломжоо нээлээ шүү дээ балчаархан байна. Мундаг байла, сайн байла. Гэхдээ хүн төрлөختөн хизээч анхны үйлдэлээр төгс төгөлдрийг бүтээж байгаагүй. Чингис хаан хүртэл анхны удаа банш утгахтаа давсаа мартаа байлгүй гэд. Алдартай хүний нэрийг болсон болоогүй хамаагүй хүүхэдтэй. Уран болгож хэлэх хэрэгтэй. Ухаантай юу? За ингээд энэ урамаар хүүхэд дараагийн удаа хийхтэн алдаахгүй гэж бодно. Тийм үү? За ингээд энэ бол нэг өдөртөө хүүхэд хангалттай ачаалал болно. Дөрөвхөн хавартад бол. За хэсэг хугацааны дараа ээжээ аваа хоёулаа баншаа хийгээд дахиад зуурна. За тэгээд ихнээс нь дахиад дэмжих хэрэгтэй. Гараа ерөөсөө оролцуулж болохгүй. Амаараа маш сайхныг хэлээл бай. Ухамжтай юу? Гэхдээ чиний хүүхдэмжийн чадамжийн төлөө тийм үү? Нэг жаахан гурил үрэгтэй биз, жаахан мах үрэгтэй биз. Энэ бол сургуульд өгөх төлбөрөөс хамаагүй хямдхан зардал шүү. Ухамжтай юу? За ухамжтай. Зоолглоо. Тэгэхээр нөгөө сурлагаа туршилт бодлогаар хийлгээд гэдэг чинь юм байна тийм ээ. Тийм. За ингээд хүүхэд 2 дахь хийж үзэн, 3 дахь хийж үзэн. За 4 дахьс угаасаа чиний шаардлага байхгүй бол. Ухамжтай юу? Ухамжтай. За тэгвэл сурлагыг яг эндээс хүний итгэл, өөртөө итгэх итгэлийн анхны хэлбэр шил явагдана. Гэтэл зэмлүүлчихсэн хүүхдэд энэ өөрийнхөө итгэлийг насаараа хайгаад болохгүй. Явдалгаараа шүү. Би чадахгүй юм чинь гэж бодлоо. Өөрөөр хэлбэл 7-оос бага хавартай хүүхдийн чадахгүй гэж хөөсөн болгонд итгэл өөрөө сэвтэж зэвэрч байсан юм шүү дээ. Тиймээс би анханасаа тэгээд итгэл гүйцэжсэн бол өөртөө итгэх хэрэггүй. Илүү төгөлжл болохын төлөө хийжээ. Нэгэнд чи хайгаад болохгүй зүйлээ. Хайж байгаагийн хойно. Өгөх ёстой газар чин өгөөгүйгээс хойш. Чи тэр нэг юм өөрөөрөө багтах мэдрэмжийг насаараа эдэлж чадахгүй гонигтай нэг. Гэхдээ ямар эргэтэн салаад унтсан биш ээ. Чиний чадамж бол оршин. Харамсалтай тэр. Нэг насаараа тэр багтах мэдрэмж гэдгийг эдлэхгүй. Эдэлсэн ч жоохон буруу зуршилтай байх талтай учраас анхнаасаа
дотор итгэлийг хөөцөлдөх хэрэггүй. Ухамжтай юу. Ан энэ итгэл гэдгийг чинь бүрэн бойжуулдаг нас нь 7 хүртэлх насны хүүхэд байхгүй юу. Ухамжтай юу. Өөртөө итгэлийг үү? Тэрийг яг зүй ёсоор нь мэдэрдэг мэдрэмж тэндэл бойждаг. Тэрийг л алдсан бол нэг тэр итгэх гэдэг мэдрэмжийг насаараа хайдаг юм аа. За. Тэгвэл хандлага нь одоо хоёр дахь нь хандлага гэдэг бол нэг үйлдэл дээр гаргаж байгаа төсвөр төвчээр олон талт бодол юм. Ухамжтай юу? За нөгөө банш дээр хэлэхлээр сая жишээ авсан шиг дахин хийж чадна тэгнэ гэд олон дахин хийлхийг л хандлага гэдэг нь. За банш байна тийм үү? Банш руу хандлага хийлээ. Тийм үү? За тэгвэл энэ баншийг жигнэж болно. Тийм үү? Шараж болно, чанаж болно, цайнд хийж болно. Маш олон хувилбараар сэтгэж байгаа үед энэ нь хандлага юм. Өөрөөр хэлбэл тухайн зүйлтэй хамаатайгаар том банш хийх юм бол бууд, хавтгаалах юм бол хуушуур. Энэ чин хандлага байхгүй юу? Нэг зүйлээ чадамжаас өөр олон зүйлийн чадамжийг бий болгож тухайн ганц хийсэн амжилтаасаа олон шин зүйлийг санаачилж тийм үү? Өөртөө болоод өрөөл бусдад таашаалыг бий болгоно гэдэг бол хандлага. Гэтэл зарим хүний хувьд хаалттай хандлага бий. Өөрөөр хэлбэл чадахгүй учраас бусдад чадах ёсгүй гэдэг. Сайн. Өөршүүлэн сэтгэж байхгүй юу? Би чадахгүй юм чинь бусдад ч чадахгүй гэж. Харамсалтай нь бүх хүн чамаас ондоо учраас чи ил чадахгүй бол чи ил чадахгүй юм. Тийм үү гэдэг юм уу? Байна. Жишээ нь чи байна. Яг л би хэлье. Би ямар тав шиг ухаантай юм биш гэгээд тэгээд яг энэ сэтгэхүүгээр миний хүүхдүүд ямар ухаантай юм биш гэд тэгээд манай ард тамаа ямар ухаантай юм биш гэд чиний хандлага чинь гарч ирнэ. Тэр чинь хандлага биш шүү дээ. Тэр чинь хандлага. Тийм үү. Ямар хач юм. Өөрөөр хэлбэл нэг үзэл бодлын баталгаа бусдад халтах үзэгдэл. За тэгээд нэмэр байх юм биш дээ гэдэг. Тэгнэ. Эн чин хандлага. Одоо тэгэл гараад тэгэл надад хамаагүй нөгөөдөл чинь дахиад одоо ман нам гарчих юм чинь дээ гэлөө. Тэр хандлага мөн. Наадах чинь. Ухамжтай юу? Тэгэхээр нэг үйлдэлийн үр дүнг чи боломжтой олон үйлдэлийг хаах замаар сэтгэж байна шүү дээ. Би яах ёстой байсан гэж тэмдэж байгаа. Одоо жишээлбэл би энэ хандлагаа өөрчлөхийн тулд яах ёстой байсан гэж. Ганц боломжийг тийм үү? Өнгөрсөн явдлыг тэнд нь үлдээгээд өөр боломжуудыг хар. Энд би түрүүн бас зөвлөсөн тийм үү? Чиний сэтгэлгээ тийм үү? Хангалттай биш бол алдартай хүний намтрыг уншиж өөр өнцгөөс харахыг хичээ. Харцаа илүү дэлгэрэмэл болгоо. Өөр ямар боломжууд чадамжууд байдгийг сонирхоо гэдэг чинь хандлага өөрчлөхөд чинь тус болно шүү дээ. За хүүхэд хүмүүжүүлэхэд нэгдүгээрт нь сурлагаа дадлага юм туршилтаараа бий болох юм байна. Хоёрдугаарт нь хандлагаа өөрчлөнө. Хандлага өөрчлөхдөө эцэг их нь өөрөө хамт бас хандлагаа өөрчлөх ёстой. Яг өөрөөрөө сэтгэж бодохгүй гэж ойлголоо. Зөв үү? За энэ юу гэж байна? За аливаа сэдвээр ярилцаж байгаа тэрэгээ төгс сайн тайлбар сургад дуусаад л нэг сэдв өндөрлөх юм аа гинэ. Юу гэсэн үг вэ? Асуулт биш байна. Ингэн тэгнэлсэн юм шиг байна. 18 нас хүртлээ сайн байсан. Оргилдох хүү. Хүүхэд нас явах тусам уруутах юу нөх вэ гэнэ. Хиймэл өсгөлт явагдаад байна энэ дээр. Юу нөх үнэлгэсэл? Энэ үнэлгээний зарчим буруу байгаагаас үүсэлтэй. Өөргөө үнэлэх зарчим уу эсвэл өөр юм? Одоо хүнийг үнэлж байгаа зарчим алдаатай учраас тухайн хүүхдийн тийм үү өсөж байгаа насанд амжилттай байгаа мэт одоо үзэгдэл явж байна. Гэвтэл бодит амьдралын үнэлэмж тэр амжилттай байгаа зарчимтай зөрчилдөхөөр нөгөө хүүхэд өөрийг нь уналтанд байна гэж төсөөлнө. Ойлгоно уу? За жишээлбэл 18 нас хүртлээ онц сурсан байлээ гэж бодъё тийм үү? За тийм. Тэгчэд 19 нас хүрээд их сургуульд орчихлоо. Үнэлгээний зарчим өөрчлөгдлөө. За тэгэхээр сурж байгаа мэдж байгаа юм үнэлгээ бүх юм өөрчлөгдөхлөөр мэдгүй чадахгүй юм гарахлаар тэрнийг мэдхгүй байх гэж бодохлоор өөрийгөө доошоо орчлаа гэж бодоод байгаа юм. Тэгээд байгаа. Юу ачийн боддгийн тэгвэл.
Би Энэ тэгж бол бодод. нөгөө сургуулаас өгж байгаа, орон зайнаас өгч байгаа үнэлгээ тийм үү? Нийгмийн үнэлгээ, зам ёсны үнэлгээтэй зөрчилдөж байгаагийн улбан тухайн хүн өөрөө өрдөн итгэх алдаж байгаагааг шинж. Тэгэхээр энэ хүүхэд бусдад буруу өгөхгүй, өөртөө буруу өгöd юм тийм үү? Өөртөө буруу өгч байна. Тэр энэ одоо манай зоргогийн буруу биш шүү дээ. Зоргогийн буруу биш ээ. Багш чинь чамайг буруу үнэлж байсан. Чамайг унгаах ёстой газар чинь өшгөлж унгаагааг унгай гарч байна. Яасан? Яагаад? Тэсэн дандаа эсвэл одоо чи мундаг сурж ийн, чи мундаг тэгээд дэснээс болж ийн гэсэн үг. Тэгсэн үг. Тийм үү. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн тийм үү чадаж байгаа зүйлийг л үнэлээд байснаас чадахгүй олон талуудыг нь хөгжүүлээгүй явдал байна. Тийм учраас чи энэ дээр чадан чи энэ дээр чаддаггүй гэсэн хосолсон мэдрэмжийг өгөөгүйгээс болоод өөрийгөө унаж байна, дороотож байна гэж сэтгэж байна шүү дээ. Энэ хүүхдөө Тийм байна. Ойлгоно уу? Тэгэхээр нөгөө магтуулаа сурцсан хүүхдүүдийг албадан өшгөлж унгаж яаж тэр шантрах сэтгэл зүгээс салгадаг юм аа. Тэрийг багш нь хийгээгүй шүү. Тийм. Тэгэхээр хүүхэд нэг талын чадамж өссөн гэсэн үг. Гэтэ энэ хүүхд чи одоо ингээ харахаар өөртөө итгэхгүй байна. За дээрэс нь сэтгэлээр унсан байна гэсэн үг тийм. Сэтгэлээр унсан. Доошоо ингээ. Ягаад бол нэг арга барил нь амьдралд хангалттай биш учраас сэтгэлээр унж байна. Яг нь нэг арга барилыг төгс сурчихсан. Тийм үү. Өөрөөр хэлбэл тэр багшийн аргыг ивийг олоо сурцсан байхгүй хүүхэд. Эсвэл эцэг хин ч юм уу те. Тэр нэг сургуулийн тэр нэг заах арга барилын багшийг бариа сурчихсан. Гэтэл тэрэн шигэ бусдыг барихаар бусд нь тэрэн шиг биш байгаа учраас арга нь бүтлгүүтээд байхгүй. Тэгэхээр одоо энэ зоргод арга зарж өгнө шүү дээ тийм үү. Одоо сурлагыг ингэ сурдаг юм байна. Хандлага гэж бас юм байдаг юм аа гэдэг. Энээсээ бас бодолцох хэрэгтэй байна да тий. За энийг Өө тантай холбоотой байна. Жигжид дайка гэдэг хүний. Дайх асуулт байна. Хөрстийн бид хатуу газар дэлхий дээр амьдран суудаг бол эрхэм Монгод та ямар цаг хугацаа орон зайд оршин суудаг юм бол гинэ. Та чи энд оршин суугаа яваад байгаа юм байна. Оо жоо би чинь хөрстлөхэд гарын орон зайд энэ цаг хугацаанд амьдарч байгаа шүү дээ. Яг хөл байхгүй учраас хөрсtöд буухгүй л байна л да. Тэгжил хариулмаар юм. Яг та нартай ижил цаг хугацаа орон зай амьдарч байна. Хөрс дэлхийн дээр нь амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ хөрсөн дээр гიშгэхгүй байна. Бөмбөлөг биетэй. За. Тийм. Өөрийгөө хэрхэн ялан дийлэх вэ? Төлбөргүй занг яаж засах вэ гинэ? За. Энэ сайхан асуулт байна тийм ээ. Өөрийгөө хэрхэн ялан дийлэх вэ? Төлбөргүй занг яаж засах вэ? Энэ нөгөө журшлаа засах гэдэг. Зуршлаа засах. Тийм ээ. Одоо буруу журшлаа яаж засах вэ? Би одоо засрахгүй байгаа юм чинь засрах уу? Юу гэсэн үг юм? Засарч л таараа шүү дээ. Тийм үү? Энэ зүгээр нэг дөрөн байдгийг. За. Тийм үү? Хийхийг хүссэн хамгийн идэвхтэй цагтаа эхлээд зорилгоо тавь. Би яг хийн гэж байгаа үед зорилго гэдэг зүйлийг тавь. Ухамжтай юу? За. За бичлээ. Тийм үү? 72 цаг түүнийгээ өөртөө сэдэлжүүл. Үнэнч бай. 72 цаг уу? 72 цаг төрхөн зорилгоо уншлаг болго. Дотроо би тэгнэ гэл ингээд уншаад тах юм. Амаараа юу? Амаараа. За. Би тэгнэ гэдэг. Тэгэхээр энэ хүүхч яахт би ялан дийлнэ. Би тэр төлбөргүй зангаа ялна гэдэг ах юм уу? За яг төлбөргүй зангаа нэг тодорхой хэмжигдэхүүн дээр аваад явуучих. За жишээ нь өдрийн тэмдэглэл бичнэ. Тийм үү? Энэ нэлийн төлбөртэй зан шаарддаг дадал шүү. Тийм. Өдөр болгоо бичнэ. Тийм үү? 72 цаг бичнэ гэдгийг өөртөө амал. Тэгээд нэг цагт л бич. Бүр сэрүүлэг тавьж им ууж байгаа юм шиг. Ухамжтай юу? Бичих юм олдохгүй байсан ч хамаагүй. Бичих юм олдохгүй байна гэд биччих. Ухамжтай юу? За тэгээд 3 хоногийн дадал үүсгээр чинь нэг сонирхол унаад ирнэ. Цаанаасаа ямар хэрэгтэй юм гэдэг юм сөрөг дотоод зөн чин гараад ирнэ. Нөгөө чинь ялан дийлгэж байгаа
дотоод мангасчин гараад ирнэ. Ухамжтай юу. Бүр ингээд бүр огт хиймээргүй санагддаг тэр чинь 72 цагийн дараанаас эхэлдэг. Ухамжтай юу. Нэг юм завгүй болоод нэг юм шалтгаанууд гарч ирээл. Бүр нэг болохоо байж эхэлнэ. Тэр үед бүр сайн бич. Ойлгоно уу? За тэмдэглэлийн дэвтэрээ хөдөлж байгаа тийм үү? Тэгэхээр яг 3 дахь 4 дахь хоног дээр завгүй байж таарна. Нөгөө тэмдэглэлийн дэвтэр гэрт өөрөө ажил дээр байгаа дэрнэ. Тэгэхээр өөр цаасан дээр биччих. Ухамжтай. Тэгээ очиад наачих. Яаж юм? Гэхдээ тэр дэвтэр байхгүй бол бичих чадахгүй гэдэг сэтгэлгээнээсээ салах гэдэг шүү дээ. Ойлгоно уу? Бүх боломжийг ашигла. Яаж хийж яагаад энд чамаагүй хийж чадна гэдгээ өөр дүн үнэмшүүл. Ухамжтай юу? За энийг хийхээр нэг 7 гарагийн дараа 7 удаа хоногудаа хийчихэр нэг юм хялбар мэдрэмж төрөөд ирнэ. Чадж байгаа юм шиг. Тэр мэдрэмжээрээ бас нэг 5 6 хоног явчихдаг. Гажитэл бас нэг юм өөр хийж боломгүй нөгөө залхуурал гэмээр юм уу балд ууссан ч гэмээр юм нөхцөл чинь гараад ирнэ. Тэнтэй дахиад тэмцэлдэх хэрэгтэй. Ухамжтай. Яг 21 хоног тэмцэлтсний дараа чамд дадал суугаад ирнэ. Өөрөөр хэлбэл чи ялан туулаад бараг л чадчих байгаагийн илэрэл гараад ирнэ. Ухамжтай юу? Нэг юм орхигдож байгаа юм шиг санагддаг болоод ирнэ. Хийхгүй л үед. Сонин сүдэртэй болоод ирнэ гэсэн үг дагуул. Яг тэр мэдрэмжээрээ хийгээл бай гэд зуршил үүснэ. 108 удаа хийцний дараа тарих задарчихдаг. Өөрөөр хэлбэл тэр асуудлыг хийхгүй байх бүх шалтгаан арилжчихдаг. 108 хоног. 108 хоног тоо. Тийм. Үүнийгээ алдахгүйгээр явахад л төгс төгөлдөр болно. Ухамжтай. Тэгэхээр эн чинь нэг зөрчил үүсгээд байна да өөртөө тий. Хүчээр ингээд. Энэ хөгжин болохоор одоо өөрөө нэг санахаараа би ингэ чинь гэж бодцоод мартаал байж байгаа л дахиад нэг санахаараа болохгүй болохоор л би чадахгүй нүрийг ялж чадахгүй төлбөрөг ингэж бодоод шүү дээ. Тэгэхээр 108 одоо удаа тэгээд зүтгээд үсэх юм бол 108 хоног өдөр болгонэгээр. Тэгэхээр тэр дадал нь өөрөө зуршил болоод байна. Зуршил болоод ороод ирнэ. Тий. За ойлголоо. За тэгэхээр өөрийнхөө хэрхэн ялан дийлэх вэ гэдэг дээр хамгийн оновчтой асуудал бол гадаад хэл сурах байдаг. За. Хүн нэг багштай ч юм уу эсвэл нэг сургуульд ч юм уу явж иж юм сурна гэдэг ойлголттой байдаг. Эхлээд энийг даваад үз. Ойлгох уу? За. 3хан үг. Чэжил. Тэгтээ өгүүлбэр цээжлээрэй. 3хан үгийг. 3 өгүүлбэр чэжил. Нэ. За. Тэр өгүүлбэрт чинь чиний тодорхой хэмжээний суурьтай учраас л ямар нэгэн хэлийг сонирхох байх. Тэр өгүүлбэрт чинь шинээр 3хан үг л орж яг. Яхав. Шинээр 3хан үг орно. Үлдсэн нь чиний мэддэг үг байх хэрэгтэй. Өгүүлбэр хэлбэртэй байхад. Нэг дахь өдөр 3 үг, 2 дахь өдөр 6 үг, 3 дахь өдөр 9 үг. Яг 30 болоод ирнэ дээ. 10 хоногийн дараа тэнд эхнээс нь дуустал бүх өгүүлбэрээ дахиад бич. Өөрөөр хэлбэл давтан цээжлэлт явагдвал. Жилийн дотор 3,000 үг. Тухайн хэлний нийтлэг яриаг бүрэн ойлгох хэмжээнд хүрнэ. 2 жилийн дотор дунд төвшний эрдмийн зэрэг хамгаалахаар үгийн сантай болоод ирнэ. 3 жилийн дотор энэ дадлаар хичээллэхэд нарийн мэрэгсэн хэлтэй болж чаддаг. 3 жилийн дотор уу? Таста нэр шид үзүүлдэг биш үү? Яан гинэ эхний одоо нэг өдөр 3 ширхэг өгүүлбэр юм байна тийм үү? 3 ширхэг өгүүлбэрийн 3 үгийг л мэдэхгүй байхад хангалттай. Бусдыг нь мэддэг тийм. Бусдыг нь мэддэг. За дараагийнх нь болохоор дахиад шинээр 3 ширхэг өгүүлбэр юм уу? Тий, шинээр 3 ширхэг өгүүлбэр. Одоо 3 ширхэг өгүүлбэр гэдэг чинь тусдаа 3 өгүүлбэр гэсэн тийм. Нийтлээд нэг утга байж болно. Салангодч байж болно. Чинийгээ өөрөө л хайж олох хэрэгтэй.
Тэгээд өдөр тэр нэг чийжлээд ах юм уу тий. Утгыг нь олно тий. Тэгээ утгыг нь мэдэж. Тэгээд нөгөө яг өөрөө тэрийг хэрглэж байгаагаа төсөөлөл болго гэдэг шүү дээ. Тийм үү. За чи ингээд цаазаар авагдах чи. Яг над 3 өгүүлбэрээ хэлж чинь гээл төсөөлөд. Тэгээ сэтгэл зүйтэй холбоо. Гохомжтой юу. За. Тийм хүүхд чинь яг одоо жишээлбэл төлбөргүй зам байлаа гэхэд би гадаад хэл дээр туршаад үзэх гэх юм бол яг энийг хийгээд үсэх юм бол туршилтаар хийгээд үсэх юм бол энэ үр дүн гарах нь шүү дээ. Үр дүн нь баталгаатай. Их сонин гарч ирнэ. Тийм байна. Ерөөсөө тэр их хэмжээгээр өөрийгөө ачааллуулах март. Тэгэж хүн ажилдгүй юм. Ажилдгүй юм аа. Тэгэж хүн ажилдгүй маа. Тэгэхээр нэг бяцхан үр дүнг цуглуулж ажилдгийг хүн ч. Тэгэхээр 3 өгүүлбэр. За чи монгол хэл сурж байна тийм үү? Би өлсөж байна. Би байна гэдэг үгийг чи мэддэг, өлсөж гэдэг үгийг мэдэхгүй. Тийм үү? За тэгэхээр дараагийнх нь өгүүлбэр тийм үү? Амттай мах. Энэ амттай мах гэдэг үг нь бүр хоёлаа чиний мэдэхгүй үг. Ингээд чиний сурах ёстой 3 үг чинь бүрдчихлээ. 2 өгүүлбэрт багтчихлаа. Тэгээд мах байна. 3 дахь өгүүлбэр маань дээр орсон үгээ баталгаажууллаа. Одоо ойлгож байна уу? 3 өгүүлбэр чинь нэг иймэрхүү байхад болно. За тэгэхээр чи Монголд тийм үү? Нэг айлд одоо төсөөлөх нь шүү дээ. Монголд нэг айлд очиод би өлсөж байна гэж хэлж ийн гэд бод. За. Гэтэл гэрийн эзэгтэй амтай мах идэхүү гэж асуулаа гэж бод. Тэгэхээр мах байна гэж би хэлэх юм байна гэд. Ингээд зураглал бодох нь байна шүү дээ. Төсөөлөд бодох юм тийм. Тийм байна. Гохомжтой юу? Хотлоо. Тэгээд иймэрхүү 3хан үгээр өдөр болгон чадамжаа нэмэгдүүлээд байхад 3 жилийн дотор л чи амжилтыг үзүүлнэ. Хамгийн гол нь баярын өдөр гэж чамд байхгүй. Тийм үү? Хийж чаддгүй өдөр гэж байхгүй. Өвчтөн өдөр байхгүй. Чи энэ 3-ын давтамжаа ямар ч шалтгаан гарсан даван туул. Тэр нь хэцүү байдаг. За тэгээд цаг нэлээ авч байна. Та ямар асуултанд хариулах вэ? Өнөөдөр чи бид хоёр их томоотой сууж байгаа шүү хоёлаа. Тийм ээ. Энэ юу гэнэ? ертөнд сөнөх гэж яриад гарчлуумгүй эргэж хүн асууж ертөнд сөнөх гэж яриад байсан. Дэлхийн амьдрал сөнөх тухайд яриад байна уу? Бүр ертөнд одод орон зай цаг хугацаад байгаа сөнөх талаар яриад байна уу? Яаж энэ ертөнд тэр чигтээ сөнөх юм бэ гэдэг. Тийм юм асуусан юм шүү. Чи өгөхөд чиний ертөнц сөнөн. Өөрөөр хэлбэл амьдын орон зай чинь өвхлийн орон зай руу шилжихэд чиний үн цэнтэй байсан оюун санаа бүрэн устгав. Энэ нэг төрлийн сонирхолт. Гэхдээ чиний амь дараагийн хэлбэрлүүгийн орон юм. Нэг улсын тогтвортой бодлого унахад тухайн улсын хувьд сонирхолт болно. Энэ ч гэсэн нэг ертөнцийн сонирхолт. Улс төрийн эргэлт явагдах нь бас нэг төрлийн сонирхолт. Этүүгэн их хөвсөн өөрчлөгдөх нь зарим нэг бүтцийн сонирхолт. Их дэлхий сөнөх бол их дэлхий дээр байгаа бүх амьд ертөнцийн сонирхолт. Яг аль төвшний сонирхолт нь вэ? ертөнц гэж байна. Бичил биетнээс ахуулаад дариг ертөнц хүртэл тухай бүртээ ертөнцтэй. Зөвлөг гэж. За та бид хоёрын юу дуусах гэдэг шүү. Ямар юм нэлээ. Тэгэхээр зайн дуусах гэдэг буурлаа. Яг ямар ертөнцийн сонирхолт вэ? Гэх юм байна тийм ээ. Та нэг захты талаар яаж юусан гинэ. За олон юм ярьж чадахгүй юм байна. Одоо бид хоёр зав байхгүй. Эсвэл хоёул дараа дахиж буух уу? Гайхаад байна гэж шүү таныг. Супер гинэ таныг.
Игтрээ санджив гэд манай найз хүүхэн байна штэ буурлаа. Та таних уу? Танихгүй те. Талтлын мэдлэг нь супер энерги шүү. Багш хүмүүнийг амьдралд чиглүүлэхийн тулд тал бүрийн мэдлэгтэй тэгээ бас тахир дутуу мэдлэгтэй байхгүй бол болдгүй юм. Бүгдийг нь төгс мэдэхгүйш бүгднгийнх нь аар сар мэдлэг байгаа. Та нэг довч юу хэлээд өгөөч. Энэ сонирхолтой асуулт асуусан байсан. Жамыг довч өгөөд тодорхой тайлбарлаад өгөөч. Гялалаа гэдэг сайхан болгосон гойсон байх шүү. Lovely Queen гэдэг. За хайртай хатан ч ингэж асуусан байна. Жамыг товч өгөөд тодорхой тайлбарлаад өгөөч ээ та. Хэр товч. Хэр товчоо. Та хэдийгээр товчилж чадна гэж бодож байгаа. Үхэхийн цагт төрхийн замналтай. Төрхийн цагт үхэхийн замналтай. Юу гэсэн үг надад чинь? Би жамыг маш товч тайлбарлаа. Ойлгосонгүй над жамыг чинь тэгж хэлэхэр чи. Би товч тайлбарласан шүү. Тэгээ ойлгоно байна уу чиний хэрэг? Үхэхийн цагт яасан гинэ? Төрхийн замналтай. Төрхийн замналтай. За төрхийн цаг Үхэхийн замналтай. Тойрог эргэлтэл гэсэн үг юм биш үү те? Төрх нь энэ тойрог эргэлтэл гэсэн үг юм биш үү? Өөрөөр хэлбэл үхэхээс төрхийн зам байдаггүй бол жам гэж хэлэхгүй. Төрхөөс үхэхийн зам байхгүй бол жам гэж байхгүй. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөтгөө нөхцөлдүүлдэг. Тийм учраас жам гэдэг чинь ийм зүйл байх нь шүү дээ. Хоёр талаас хоёулын дээр үг хийчихдэг. Наадхыг чинь нарийн ярих юм бол аимшигтай юм болно. Нарийн ярилуу. Та нарийн ярьж хөө. Жам. Жишг нь хоньны өвхөл хүний ходоодонд явагдана. За. Тийм биз? Хоньыг чи идлээ, ходоодонд чинь оршуулгадж байна. Энэ нэг төрлийн жам байгаа гэдэг. Юу жам байгаа? Өөрөөр хэлбэл миний эд төрн төлжхийн эхлэл тухайн хоньны үхлээр хангагдаж байна. Би хонь идээд цадлаа тийм үү? Тэгээд миний эдэс төрж байна. Одоо тэр хоньны одоо шимшүүсээр нь тижигдэд төрөөд байгаа юм уу? Тэгж байна. За тэгэхээр энэ тийм үү? Үхэхийн цагт төрөх нь нөхцөлднө гэдэг үг. За тийм байна. Хонь өөрхийн амьд биднийг гişүл болгоод тижээч. Хоньны хувьд бол ертөнц дуусаа. За би бол төрчихсөн тийм үү? Хоньны тусламжтайгаар эд эсэн төрүүлж байна. Гэтэл энэ нь эргээд үхэл гэдэг замлалаа явж идэг. Өөрөөр хэлбэл би үхэхэд тэр мөөг миний бие дээр ургаж тэр өт хорхоо миний биеэр тэжээгдэж төрхийн замналд очиж идэг. Ойлгоно? За. Тийм. За нөгөө мөөг тийм үү? Нөгөө өт хорхоо чинь ургамлын тижэл болно. Ургамал хоньыг тижээд хоньыг би идэн энэнгээ эргэлдчихлээ. Энийг жам гэдгийг. Би бинийг эдсээр байгаа. Хамгийн амархан тэр юм байна шүү дээ. Довч. Би бинийг эдэхэд жам гэдэг юм байна. Гэхдээ энэ нь бүтэн эргэлт байх ёстой. Би тэрнийг идэн тэр намайг идэн. Би тэрнийг идэн тэр намайг идэн гэсээр гал жам дуусах юм байна. Тийм ээ? Ухамжтай юу? За ухамжтай. Энэ бүтэн эргэлтийг хийж чадахгүй байгаа зүйл мөхчөгдөг. Жишээ нь гэлгарууд төрхийн замналтай хэрнийг үхэхийн замналгүй яваад байна шүү дээ. Хин нэг тижээхгүй яваад байна. Гэлгарууд уу? Харин хоролтой юм тийм ээ? Тэгэхээр эн чинь нөгөө жам үхэхийн замнал тэр нөгөө тижээгчийн орон зай байхгүй учраас эн чинь жам бус үзэгдэлийг үүсгэж байна. Гэлгарууд жам бусын амт юм байна л да. Амтэн жижигтэй бүтээгдэхүүн. Тий. Тэгэхээр нөгөө төрхийн замнал нь үхлийн зам. Үхлийн зам нь төрхийн зам болж чадахгүй байгаа учраас жам бус. За. За дуусгана. Тэгвэл займын дуусгах гэж штэ. Нөгөө хадгалж чадахгүй бол загнуул штэ. Баларсан